За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Сөүл хотод байрлах Night Club-уудын талаар бол мэдээлэл өгөхөд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe хандацгаарай. За ингээд бичлэг орцгоё. За хамгийн ихний онцлж авч байгаа зүйл Octagon. За Octagon бол Gangnam дүүрэгт байдаг. За ер нь ихэвчлэн lag ийм Night Club-уудад нэг Gangnam дүүрэгт бол байдаг байгаа шүү. За яагаад Octagon-ыг сонгож авч байгаа гэх юм бол олон улсын DJ-нэр үе ирж энд бол хөгжмөө бол төлөвлөлдөг. Түүнээс гадна EDM House techno гэсэн чиглэлээр бол хөгжмөд явуулдаг. За EDM гэдэг нь болохоор бидний яриад байгаа хүн болгоны мэддэг алдартай дуунуудыг микс хийсэн байдаг. За тийм учраас одоо ингээд тухайн night club руу ороход бол таны мэдж байгаа дуунууд жоох магадaltaй учраас ер нь нэгэн таалагдах байх гэж бодож байна. Хаанч очсон нөгөө дотн мэдрэмж авч болдог байгаа. За тэгээд энэ Octagon клуб маань болохоор одоо дэлхийн хаман шилдэг 100 одоо шинэ клубүүд гэсэн жагсаалууд бол жил болгон гарч идэг. За тэгээ Octagon гэдэг энэ клуб маань өөрөө тэр 100 шилдэгний нэгээр бол тодорч исэн тийм газар байгаа. Түүнээс гадна тодорхой бол 2 давхар тийм тэгээд 2 давхар бүжгийн талбайтай, 1 давхар бол 2 давхартай. За тэгвэл хөгжмийн үед бол батал нэлийн сүүлийн үеийн ер нь лаг хөгжим бол явагддаг. За лазер гэрлүүл надад тийм нэг лаг бол санагдаагүй. Хөгжим нь бол нэлийн тийм лаг байсан. За уур амьсгалын үед бол нэлийн загварлаг тэгээд баг зэрэг тийм тансаг орчинд байгаа юм шиг санагдана. За тэгээд EDM сонирхогчд болон ер нь гадаажуулчид дээрээс нь ер нь жоохон VIP үйлчлэгээ үүсдэг дээр нэг тусдаа ширээн мэрээ захиал цуг дуртай хүмүүс ч юм уу тийм хүмүүсийг очиход бол мэдээ тохиромжтой. За орох үн бол тухайн өдрөөс хамаарат 30,000-аас 60,000 вон бол хооронд байдаг. За тэгтээ ер нь бол татхуу ахсанд очих бол ер нь бол гайгүй үнэтэй бол гэж хэлдэг байгаа. За хоёр дахь зүйл болохоор Club Arena. За би энэ Club Arena-д нь бол орж үзээгүй. Энэ бас Gangnam дүүрэгт бол байдаг гэсэн. За ихэвчлэн дандаа тийм олонний танил хүмүүс бол орчдөг гэж бол сонсогдсон. За тэгээд ялгаагүй хип хоп, EDM хоёр ер нь бол нийлээд бол явдаг. За өмнөх Octagon-оос юугаар ялгаатай юм бэ гэх юм бол зурган дээр саргалгүй амар том лед дэлгэцтэй байсан. За тэгээд гэрэлтүүлгүүднээс хамаагүй илийн юм шиг үлээ. За уур амьсгалын үед бол нэлийн тийм трендийн хөгжмөнүүд бол дагсан. За дээрээс нь юм fashion forward гэж хэлдэг. Одоо тийм зүйлүүдэр бол онцгой. За сул талын үед бол гадаад төрөх хувцалтанд бол хэтэрхий их анхаартай юм шиг надад санагцаа. Яг нөгөө мэдээлэл хайгаа явж байхад тэрнээс бол одоо юу гэдэг хувцсны дресс код модууд нь нэлээд юм дотроо задарч мадраад явчихдаг. Тийм юм билээ. За Octagon бол энтэй харьцуулбал тэр талаар бол харьцангуй гайгүй байдаг гэсэн. За гурав дахь нь бол Club NB2 гэдэг нэртэй газар байгаа. За энэ нь болохоор Hyundai гэдэг газар бол байдаг. Gangnamд бол биш гэсэн үг. За тэгээд ер нь дандаа тийм хип хоп, R&B хөгжмөд бол явдаг. За миний очих газар бол биш. Би тийм хөгжим бол сонирхдаг. Хэрвээ та яг энэ чиглэлийг сонирхдаг бол энэ газар очиод бол нэлээд тэнд бол таалагдана гэсэн. За ихэвчлэн бадамд оюутнууд тийм залуучууд их очдог газар байгаа. За өмнөх хоёр газартай харьцуулбал орох хүний хувьд бол хамаагүй хямдхан байдаг. За тэгээд нэлээд тийм суугаад байдаг газар биш гэсэн. Дандаа залуучууд зөвхөн байнгын босч бүжгэлсэн өсөрсөн тийм хүмүүсийг бол байдаг гэсэн. За найзуудтайгаа энэ очиж хөгжүүлдэг бол нэлээд тохиромжтой газар нэрвдүүлж. За дөрөв дэх нь бол Club Med. За энэ болохоор бас Gangnam байдгүй, Itaewon байдаг. За энд бол ер нь бас олон улсын DJ-нэр үе ирээд эцэг. За тэгээд deep house techno чиглэлийн бол хамаагүй давангаа юм хөгжмөд бол явдаг. За бас л миний бол очих газар би өөрөө дандаа EDM сонсож явдаг. За тэгтээ энэ газар бол гадаад хүмүүсийг бол их очдог. Уур амьсгалын хувьд бол гадаад хүмүүсээс шалтгаалаад нэлээд тийм олон улсын vibe-тэй, international vibe-тэй байдаг. За тэгээд орох хүний хувьд бол өдрөөсөө шалтгаалаад 20,000-аас 40,000 вон хооронд бол хэмжигдээ. За ер нь Itaewon-д байгаа энэ клубууд бол Gangnamд байгаатай харьцуулбал хамаагүй хямдхан их хвшлэн залуучууд ордог. За би хувцс, дрессинг, код мод гэдэг юм харьцангуй бага байдаг. За Gangnam бодож бүр илүү жоохон тийм лакшери зэвдрэг бол орчдгоо. За тав дахь нь болохоор мөн л Itaewon-д идэг Sub Seoul гэдэг газар идэг. За би шууд нэг удаа орж үзсэн. Миний хувьд бол очих газар биш байсан. Яагаад тэгэхээр нөгөө явж байгаа дуунууд нь тийм электроник тийм жоохон арт дуунууд бол яваад байсан. Би болохоор яг нөгөө масс төрлийн хүн учраас надад бол буугаагүй гэсэн. Магадгүй жоохон өрөмс мэдрэмжтэй тийм хүмүүс бол ийшээ очиход бол гоё байх гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн имжлэг маань бол дуусч байна. За түүнээс өмнө дахиад нэг юм нэр хэлэхэд Gangnam бол ялчгүй тийм luxury VIP том одоо тайзтай илүү одоо тонлоотой team клубүүд бол байдаг. За Hyundai-д бол
хямдхан за тэгээд ихэвчлэн залуус очдог тийм гэсэн үг. За Итеоны хувьд бол олон улсын хүмүүс их очдог, хэлээр өгч хүмүүс их хвчлэн очдог тийм газараа гэж ойлгоход болно гэсэн. За ингээд энэ удаагийн хөтөлбөрийг дуусгая. Лайк болон subscribe дарцгаарай. Дараагийн хөтөлбөрөөр уулзцгаая.